За бүгдээрээ сайн байцгаана уу? Өмнөговь аймгийн 3 тест сумын Шивээ өрөн бомтаас мэдчилж байна. За өнөөдөр амралтын өдөр байна. Тэгээд зам дээр байгаа ямар нэгэн жолооч дээр очиод хэрвээ зөвшөөрвөл гарын холоороо дайлах болно. Тэгээд эхний бичлэгтэй минь хамт байгаарай. За өнөөдөр амралтын өдөр болохоор машин дээр хүмүүс ихэнх нь байхгүй байх шиг байна. За энэ хавьд нэг хаалга онгорхоо машин байна. За энэ жолооч дээр очиж олцъя. За зөвшөөрөх болов. Яах вэ? За явцгаая. За сайн байна уу? Сайн явж байна уу? За ажил тав. За би нэг ийм бичлэг хийгээд эхэлж байгаа нэг хоол хийдэг контент хийж эхэлж байгаа юм. Тэгээд хэрвээ таныг зөвшөөрвөл би нэг хоолны материалуудыг авцсан явж байгаа. Зөвшөөрвөл ингээд танд гарынхаа хоолыг гэж өгөх болох. Энэ одоо ингээд ийм уцтай. Тэгээд та одоо ингээд хоос өмсөж байна. Тэгээд тэгээ харин гинт хүрээд ирлээ уучлаарай зүгээр үү. За тэгвэл хоолнд орцоох уу. За баярлалаа. За ширээг өрөөд ирсэн байна. Ганц нэг хүн ч гэсэн гарынхаа хоолтой дайлаа гэж бодлоо. За. Тэгээд нэг хөтөнцөө өдөр болгоны заагаар тэр нь цааш та мал хийнэ гэж бодож байгаа байхгүй. Тэгээд ямар ч өсөлтийг нь хүлээж авсан баярлалаа. Өнөөдөр харахыг хийх гээл. Энд байн байж байгаа юм байна. Тий ер нь байн байд яах. 3 цус. За энэ тий 3 цус. Сүүл хийсэн дээр хань чад мах гал таа. Хаврын дэргүүл таа. Монгол хүн айлд очихдоо хоос ирдэггүй штэ. Бас нэг тийм бэлгчээлээ одоо бас яаж бас хүмүүс тэр хоос ирэх үү. Тэгээ дунд нөхч. За. Бас нэг өөр юм авах гэж байгаа нэг үндэсний үйлдвэрлэл гэж одоо бас нэг реклам ишэлтэй тэгтэл. Оо тэгэлгүй яах вэ? Гой хайрыг. Хоош. За сайн байна хаа. Би ч сонлтоо. Сайн байна уу? Сайн байна. Ажил тавлаг уу? Өө тавлаг. За дүүнэр нэг юм юу хийж байгаа маа. Хоол идэг бичлэг хийгээд. За. Анхныхаа дугаарыг хийгээд. За. Энэ ах дүү хоёр дээр ирсэн. За. Тэгээ та нэг бичлэг хийж байгаа зүгээр үү бас нэг зөвшөөрөл авах гээд. Оо. Болох уу? Яах вэ? За. Болсон баха. Хий бол сайхан гарцсан байгаа. Тануул ногоол байна ямарч байсан. За ногоогоо энэ дээр гаргачихъя. Сайхан галынхаа хажаар. Байцаа зөөлрүүлэх байцаа яцсан. Чигүүл хоёр бодсон нэг юу гадаг шүү дээ. Хоёр жижигхэн тийш болоо шүү дээ. Одоо бидний дагаж явсан, араа дагаж явсан. Тийм бичэртэй холбогч байгаа одоо. Заахнаар халуун чулуу атгах гэж байгаа. Тойруулаад. Ах ийшээ суугаад та ийшээ суух. За хоол руугаа төгөө сайхан чулуу атгах гэж байгаа. Нэт. Сайхан. Ширээ маань жижигдээд байна. Сайхан олцоогоо. За ахтаад нэг танилцъя. Хаа алдар юм. Заах нь ариун болт. Мигмар цооч. TV шахаж жолооч. За. Дүү нэг юм хоол хийдэг бичлэг хийгээд. Тэгээл зориг өнөөдөр анхныхаа дугаарыг хийгээд бас нэг баяр наадам болох гэж гэж бодоод тэгээд ирсэн. Тэгээд энэ замаар хоолыг хүмүүс зүгээр ингээд нэг контакт хийгээд явж байгаа юм уу? Юу 7 хоног болгоны бүтэнсэ өдөр юу хийх юм. Хийнэ гэж төлөвлөж байгаа. Тэгээд би ч өөрөө тээврийн жолооч. За. Тий, ялгаагүй л ингээл. Тий. Тэр нь хоолндны асуудал ямар байдг вэ? Нэг өдөр ч гэсэн нэг сайхан гарынхаа хоолыг хийгээд ингээд
Хүнийг баярлуулах ер нь хоол цайгаар дайлаад хүнийг баярлуулах ер нь гоё штэ. Түн бодоод яваад гэсэн өнөөдөр ямарсан хийсэн. Тэгээд ямарсан. Ах トゥ хоёр сая зөвшөөрөө тэгээд таашаас өрөөд ирлээ тэгээд. Ханаас юу ч мэдсэн юм уу тэгээд ингээ шалдаа тэр Зүгээр хаа. тавхгүй. Ер нь тэр мөр хамаагүй зүгээр. Жолооч нар өдөр ч байгаа явдیں۔ Ах одоо хэдэн жил хэвэр тавьж байна. Ах нь одоо 17 оноос хойш том тэрэг унж байна. Тэгээд урд нь одоо ерөөсөө нэг зүйдэн угч бишэнтэй аавыг дагаад явж тэрэг тавьсан. Тэгээд өдөр хүртэл явж байна да. За тэгээд сайхан зооглоцоогоорой. За баярлалаа. За сохоо. Саамтлаа та. Ямар гоё. Янз байна. Болсон уу яа. Тавс муус яг цагаан тавсан шүү дээ. Нөгөө нэг өсто 60 доор таарна гэдэг шиг л болж. Амтч нь махандаа өндөө шингэсэн байх шүү. Би бас нөгөө санаа зовоод тахгүй хүмүүс бас нөгөө бичлэгэнд орохгүй сургууц хүмүүс байх юм болов. Гинт ингээл камер бариад хүрээд ирэхээр юу гэж бодох юм бэлээ гэж бас нэлээд бодсоо. Тэгдэг жаал өнөдөр хийж эхэлсэн. Ямар гол арх угаа явж яваад ирж байгаа ш ажил дээр зам дээр ингээд сууж байгаа. Одоо нэг өдөр тэгсээ хоол игээд хүрээд ирнэ гэдэг чинь. Энд чинь тэгээд нэг талдаа сайхан турсамжтай. Энэ өдрөөсөө энэ сэдэн жил тээвэргээд алтан ширд явахад ийм боломж юус нэг ч гараагүй л байхгүй юу. Үзээгүй байхгүй юу. Одоо энэ юу н анхны тохиолдол. Энэ ерөөсөө миний хувьд анхны тохиолдол. Одоо ингээд зам дээр ер нь байхгүй те ингээд ийм зам дээр нэрээ яг цагаан зам дээр нь очиж байгаа ачсан бүгдөө цагаан ингээд зөгч явахт нэг хоолонд хийж ийсэн тохиолдол юм байхгүй. Тэгэл ямарсан юмны анхдагч болоод эхлүүллээ. Тэгээд цааш тууштай явна. Юмэгтэй эхлүүлэх нь чухал да. Тэгээд ямарсан алдаа оноо нэлээд байгаа. Тэгээд сайжраал сайжруулаад амар алдтал шүү дээ. Яг ингээд ийм контент хийж байгаа. Анхны дугаарт нь орж байгаа гэдэг утгаараа бас. Тэгээд одоо энэ ажлыг цаашилж өргөжлүүлээд энэ чинь алдаа оноо зөндөө гарна. тэг. Одоо хоол хийж байгаа ингээд ирээд өгж байгаа хүнийг одоо муурах хүн энэ хуруудтай яач утсаа одоо тэгээ миний санаанд бол багтахгүй зүйл үү. Баярлалаа. Ховоож идчихээ тэгээд те явна. Энэс энэ Сар үрдээ сухсч бол нэг кавинд хоол хийхэд бид нар ч тэгдэж Ховоож идээд жолооч нэрийг дуудаад урдлын жолооч тийм. дуудаад таньдаг ч байсан таньдаг ч хүнтэй байсан. байхгүй юм ч одоо. Тийм штэ. Эрэндээ бустайгаа тэгэл байгаа зүйлээ хуваалцаал явах шиг сайхан байхгүй те. Аахшанд нэг 2 оноос гитаас гарч ирэхдээ хажуудлага 2 3 жолоочтой танихгүй жолооч нэрт тэгэл ахтууд бол гараад ирж байгаа чи. Тийм шүү. Энд ч одоо яачгаа ороод тэр сэрүүн газар сууж дүүн машины чинь шахаад бид нар чинь туслах сайхан залуучууд байна шүү. Харцааны тал дээр л одооны залуучууд үнэндээ сайхан болцсон. Бидний нэг үеийн нэг асуудал жоо эвгүүлдэ нөгөө нэг нийгэм инж тийм байсан юм уу боловсрол орч ялгардсан юм уу одоо тийм арай жоо эвгүй. Бид нар чинь нэг өсөндө 200 дамжицсан. Сонслоо шүү. Харчилсан нэг ингээд 200 дамжицсан ерөөсөө. Сургамжуул буруу зөв юм их вэ штэ. Өөрсдөө хорон. Ээшээ замд гараад явж явах чинь ерөөсөө аавтгаа явжээс одоо багын дурсамж аав чинь санаанд дээр аавтгаа ингэж аав минь дэрэгдээсэн бол ингээд бодох асуудал зөндөө байдаг. Тэгэхээр дуу муу ингээд явхад тэр үед дуу таархад ингээд арга нүднээс нулимс ганцаараа ойлоод явах тохиолдол байдаг шүү дээ. Тэгээд тэр дурсамжаа санаж явахын тулд одоо ингээд энэ машин унаад тахад их мөнгө олохтой биш. Хийж байгаа ажлаа за 100% хичээл. Цаахан гэр орондоо очиж хараад за би нэг ийм ажил хийчихье гэсэн дүгнэлт нөхөөс алтан жар дээр гараад би тэд явах хэвээр эд явах хэвээр гэж бодож явж хэрхэж болохгүй. Өөрөө явдгаар урсгалаараа урсаад энэ шиж бид нар явлаа дандаа л ингээл чиргүүлийн бөксөн дээр л явдаг шүү дээ тий. Тэглэв байгаа. Тэгээд дураараа ингээ би мэддэг байсан дээшээ одоо 3-2-оос чи одоо 5-2-оос чигээд авах ямар ч юм байхгүй. Тэгээд буцаад яг уурхаар ингээд яваад ачаад ерөөсөн ийм нэг тойрог байгаа шүү дээ. Үндсэндээ тасрахгүй энэ циклийн тойрогт л яваад байгаа шүү дээ. Зарим газараа шороотой уурхаа дээр ямар байдаг лээ те. Тэгээд жолоочны талаар бол энэ нэр манай тал бол нэр ерөөсөн айлч талд гатталж байсан, Монгол талж байсан ерөөсөн хүний төлөө ерөөсөн нэг ч юм байхгүй. Одоо энэ зам дагуу ингээд хараа нэг ч нойл байхгүй. Ерөөсөө хүний бицсах гэдэг чинь би нэгдүгээр зэрэг юм байдаг байхгүй. Бицсэх хэрэгцээ. Хамгийн чухал юм чи бицсэх байдаг л гадаадын орны дээр гадаадад байсан улсууд тэгж ярьдаг. Гадаад гашаанд орно нойл байхгүй. Тэгээд ер нь ингээл яаж бицсэх яаж одоо бие л тэгэл идэж ууж байгаа биеийн зохицуулаад явна шүү дээ тий.
Одоо энэ аланч үндсэндээ шээсгүй болтлоо явж штэ энэ хэдэн жил. Би бол өрөвддөг штэ энэ жил хараад штэ. Сайн дуртаада зарим нь яг дуртаада бас энэ зүтгээд байгаа юм биш шүү дээ. Амарч юмсан өөр хүмүүс дээр очиж хааны жил дээр очиж юмсан. Тэгээ нэг ганц ирээд гэсэн ээжгээ энэ бол яг энэ жолооч нарын буруу штэ. Манай энэ байж байгаа нийгэм ямар болсон бэлээ. Тэгээ нэг хэдэн төгрөг олоод чинь яваад чинь мөнгөнийг нь ханшаанц нөгөө нэг хүнс нөгөө хэрэглээ тэнгэрт болсон те. Тийм. Одоо зам ажгаар явж байгаа худалдааг мэдчихэж шүү дээ. Ямар аваа лээ. Ийм махал одоо 30 хэдэн мянгаар л авчих шүү дээ те. Энэ дээрээ явж ижил сахаа амьдрал өөр хүмүүсд энэ өөр хүмүүстэй тусалж явна даа шүү дээ. Яа одоо тийжих хүмүүс том болцоо одоо. Заасаага олцгаая. За Тэгээд хүсэлтийг минь хүлээж авч бичлэгэнд орсон ах нартаа дүүтэй баярлалаа. Би ч анх дүүтэй танилцаад ахаа таа гээл сүултээ андаа болоо сүултээ тэгэл дүү болоод бас чинь 2 1 онох юм шүү дээ. Энэ сайхан залуу наснаасаа эхлээд ингээ хөдөлмөрлөө 7 ах нартайгаа мөр зэрэгцээд явж байгаа сайхан л. За тэгээд ах нарын алтан шар зам нь үлзээтэй болтгоо. Сайн гол нь тэгээд. За дүүгийн бас энэ ээж байгаа энэ сайхан өвөл бас цаашаа бас дэлгэрэх болтгоо. Олон хүнд өрөөрэй мэдээ. За баярлалаа. Ийм сайхан бонтой ажил ер нь цаашаа явчих واخа. Тэгээ ерөөлийн дэдэг хүсэ даа. За баярлалаа. За баярлалаа. За түрүүнд бол тэгээд анхны энэ дугаарт нь орж байгаадаа бол бас их азтай байна тий. Ер нь бол Зүгээр зам дээр байжгаад юу ч мэдээгүй ингээд шалтан ирээл таарч штэ тэгээд нэсэд мэдсэн бол нэг дээгүүрээ ийм зөв уусаа тэгээд нууцараа маргаа додомдоо байгаа байдал нь алтан шар замд үлзээтэй дардан байх болтгоо. За баярлалаа. Эрүүл өдрөж гэдэг. Юм тэгээд энгийн тэгээд байгаагаар маш сайхан тийм байхгүй шүү дээ. Илүү төтөө чимэг байхгүй. Юусаа байгаа нь шүү дээ. Бид нар чи зам дээр энэ чи өөрөө алтан шард явжсэн дүү бүх юмыг мэднэ те. тэгэлгүй яах вэ? Бидэрт нууж хаагаад байгаа юм ч байхгүй. Тэг ерөөсөө бидний байгаа байдал юм шүү дээ. Тийм үст. За Тий халахтаа хална. Хөрөхтөө хөрнө бид нар те. тэгэлгүй яах. Тэгээ нэг өдөр тэгсэн бас дүү ингээд саахан алтан шар дээр жаргаж жагаад баярлалаа. Харин та нарт арай баялаа. Та нарын зөвшөөрөгөөс бол одоо ингэ суухгүй шүү дээ. Санаа дүү даа. Ах нь бол ерөөсөө зөвшөөр юу ч мэдээгүй шүү дээ. Тэгээ шууд энэ давхад ороод ирсэн. Тэгээд ерөөсөө энэ зураг мураг авч гараж энд орж ирээд залгаа ороод ирдэг. шууд ирээ зүгээр юу ширэмэрээ олж өгöd энэ гапанаага дүүрүү нөгөө хамаагүй ярддаг болохоор энэ хоёр дугаанд хайрах гал та хоёр ч анзаарахгүй гоож. Ахаа сайн уу сайн явж гин үгтний дээ юу дээ манай компани жолооч идэг гэж бодоо. Саваасаар наадам гэдэг нэг хоёр баяр байдیں۔ Монголын хамгийн том баяр. Саваасаараар нэг гэртээ нэг 2 хонж eenүгүй. Тэгээ зарим нь ирж байна. За наадамнаар бол одоо гүчээр 5 хоног. 5 хоног халуун наранд байж чадахгүй учраас тэгээд одоо тултал явна гэсэн жолооч нар ингэж зогсож байгаа шүү дээ. Тэгээд мөр зэрэгцэж явж байгаа тээвэрчтэй хандаад сайхан үг хэлж байгаа. За одоо ингээд энэ алтан шар дээр ингээд бүгдээрээ сайхан тээвэр хийж байгаа чинь гөгшинч бай, залууч бай, зүгээр анх ирээд машин барьж байгаа ч бай. Ер нь тэгээ бүгдээрээ сайхан дөрмөө сайхан бариад нэг нэгэндээ маш хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Хүлээцтэй. Та орчих би орчих те. Энэ хийлүүл хамгийн тайвал. Ах нь энэ гашуун соходлос хэдэн жил явсан. Тэнд бол ингэж явахгүй. Ерөөсөө бор зүрхээрээ чи явж чадвал аз чинь, орж чадвал аз чинь. Ингэж оруулахгүй. Энд бол ингээд нэгийг ингээд дугуй нагарчаад нэг засвар гарчаад зогсож байгаад манай шивэр ингэж болооч арданд ингээд зогсож идэг те. Энэ бол хүндэтгэл шүү. Хажуугаар нь давдггүй. Ер нь тэгээ нэг хүндгээд бүгдөө сайхан хөвтэй нартай энэ замд ингэж нэг би энийг бодож энэ намайг бодож явахгүй тэгээд энэ алтан шар дээр чи энэ олон тэрэг те. Амин бодоод юу болох вэ? Тий ордон сагаан тохируул тэрэг чаргаан сагаан бүрэн бүтэн байлга. Тэгээ нэг нэгэндээ сагаан хүндэтгэлтэй явжвал тэгээд энэ алтан шар дээр аандан болно дөө ажил төрөл. За тэгээд дүүд ажлын амжилт гэсэн алтан шар завны зүйтэй. За урилгыг минь хүсэлтийг минь хүлээж авч оролцсон. Бичлэгэнд орсон хүмүүстээ баярлалаа. Ах нартаа дүүн дүүтэй. За дүүдээс баярлалаа. За зөв.